За би өглөө ажилласаа буучаад өдөр 2:30 гээд булган явах гээд давтаврын төв дээр очиод энэ таксинд суусан юм аа гэж. За тэгээ нэг хүн аваад гарлаа гэсэн такси 4:30 болоход хөдлөөгүй давтаврын төв дээр зогсож байсан. Тэгээ байхаа би 6 цагаас өмнө булган орохгүй бол надад булган орох өөр шаардлага байхгүй гэсэн чи заах нь одоо хөдлөлөө гэд. Тэгээ 4:30, 4:40, 4:50 болоод хөдлөлөө эндээсээ. Тэгээ хөдөлснөө энэ үйлчлэгийн төвийн ард дээрээ зогссон. Ахаа яасан бэ? Одоо ингээд 6:05 боллоо. Одоо нэг цагийн хил цай дут байна гэсэн чи хөдөө булганаас хүн ламбарднаас юм авах надад загсан юм а. Тийм болохоор би ламбарднаас юм авнаа. Тэгэхээр би ахаа та одоо ингээд замаараа бас нэг ачаа авна гэсэн штэ их залуугаас. Одоо ингээд яваад ахаар чи 6-аас өмнө булган орж амжих юм уу гэсэн чинь тэгвэл чи өөдөөс юу гэж хэрзэгнээд байгаа. Тэгвэл чи тэр автовер дээр буухгүй яасан. Чиний ажлаа ямар хамаатай ингэнэ. Тэгэхээр би 2:30 гээд анх намайг автовер дээр очиход миний ажил танд хамаагүй байсан. Тэгээд та намайг одоо гарлаа гэж байлгасаар хагаад одоо ингээд 5 өнгөрч байна. 5 цаг 10 минут болж байна. Одоо бол миний ажил танаас хамааралтай болчиход байна шүү дээ ах минь. Би хүнтэй муудалцахгүй гэдгсэн чи өөдөөс ойрлж харлаа. Таксинууд ч юм бүр яадаг болцсон. Тэгээ нэг маргалахыг хүсэх болохоор тэгээд дуугаа явсаар хагаад ирсэн. Тэгээ булганд ирээд ажил хөсөлчөө буцаа явах гэсэн чи такси бас тэр нь гэхдээ замын такси биш бас тендерийн такси. Суугаал ажилласан чи бас нэг 2 хүн дутав гээл урд нэг хариг тавьц суугаалах. Тэгснээр л жолооч нь замаасаа хүүхдээ аавна гээл хүүхдээ авснаа машинда тамхи татаал явах. Тэгээ би бүр гайхаад асуух чагаа за бас харанхуй шин нэг тэнд хаягдчих юм болоо гэж бодоод дуугаал явлаа. Тэгэл нэг жоох хогтож тамхи татаал явах юм. Ард булганаас суусыг юм ярихгүй уул яваад ах юм. Булганы таксинаас ч бүр яадаг болцсон би. Гэхдээ бүгд дандаа тендер оноо штэ хамгийн амар нь. Зүгээр ингийн такси гуугаа цуцсан бол бас юу ярих гэсэн. Тэгээ нэг хил ам хийгээгүй. За тэгээ Эрдэнэттэй буцаад ирсэн. Явж байна. Ингээд дөр дотор ингээд явж байна. За тэгээд найзындаа очиж гахаамах шарж идэн гээд ярьсан байсан болохоор гахаамах шарж идэх гээд ингээд явж байна. Гахаамахандаа явж байгаа бичлэг энд байна. За ингэж цаа гэж машинд дуу сонсож явж гахаамах авах гээд явж байгаа. Тэгээ гахаамах авахаас өмнө өлсөөд байна гэд эндээс зүр өрлөө орсон зүсэн пицца авч идээгээд за тэгээд ийм пицца авсан байна. Одоо юу гэдэгч пицца нэрийг нь сайн мэдэхгүй байна уу. За ингэ гахаамах авахаар явж байна. 1 кг гахаамах 18,000 гэсэн. 17,000 гэсэн үү. Тийм үнэтэй юм байлээ. Гахаамах авч харж иддэг болохоор үнийг сайн мэдэхгүй байна. Өнөөдөр л идэх гэж байгаа болохоор. За ингээд 1 кг гахаамах авсан. Тэгээд эндээс гараад гэрийнхэн доотлын найзын гэрийн доотлын дэлгүүрээс бусд юм аавъя гэд. Тэгээд гахаамахандаа царимсны гол хийсэн. Тэгээд навчит байцаа аваад за тэгээд гахаамахаа ерөөсө тос хийхгүй ус хийхгүйгээр яг энэ оргиор нь ингэ шарж хагаад угаасаа өөрөө ингээд жоохон буслаад ирэхээр шүл гараад ингэ болчдөг. Энэ бол ус ерөөсө хийгээгүй байгаа байдал. Тэгээд саяны 2 амтлагчийг хийж гахаамахаа амталсан. Хэрвээ халууныгоо их иддэг бол амтлагчаа авах хийгээд бага иддэг бол амтлагчаа бага хийгээрэй гэж зөвлөе. За ингээд гахаамах маань бэлэн болоод гарцсан байна. За ингээд гахаамах бол нэлээд удаан болгосон. Яагаад гэвэл будаага бүр сүулт агшаасан учраас будаага болтлон буцалгая гэдэг нэлээд удаан буцалгасан болохоор гахаамах нэлээд гоё амт орсон байсан. За одоо ингээд идэж үзүүлье.
ингээ гахаа махаа идчихэд гарч яваад гэртээ ирсэн. Тэгээд гахаа махаа идчихэд нэлээд удсан 3-4 цаг болсон байсан учраас гэрт ирээд энэ олон үрийн талхан дээр өндөг шараад идсэн. Тэгээд идчихэд ингээд хаан тайлын тэр газар ингээд нэг толинд харж явах юм да. За тэгээд 3-4 хоног гэрт ирээгүй байсан чинь цэцгнүүд маань ерөнхийдөө хатаад энэ хараа энэ чинь хятад сарнаахгүй айгүй гоё дэлбэлж ургадаг. Ягаан сарнаа дэлбэлдэг гэсэн чинь хятад сарнаа гол нь услахгүй бол айгүй урдан хөтөг. Бусд нь ингээд гайгүй байгаар нэг сарнаа маань хүцэн байсан. Тэгээд сарнаагаа сайхан услаад бүгднийг сайхан услаад цэвэрлээд хогийн түгээд цэцгнүүдтэй нэг жоохон цаг гаргаж анхаарал хандуулсаа. За цэцгнүүд маань бол ийм гоё байна. Тэгээд орой нэг кино үзчихийгээд Univision баахан эргүүлээд олигтой кино ерөөсөө олдоогүй. Тэгээд кино үзэхэ болъё доо гэд. За тэгээд зрац их бол амархан шүү дээ. Будаага их шачин будаа ихч хооронд өндгөө чанаад өндгөө хайслаад махаа амтлаад татсан махаа амтлаад будааныхаа гадуур махаа гол нь өндөг хийгээд зуурчин. Тэгэл начаа өөрөө барьцэлтчин. Тэгэл ингээл ийм болсон байна. Тэгээд шүлийг нь амсч чинь давсан сул юм шиг санагдсан чи яг үтсэн чинь давсан яг гоё таарсан. Гоё зраа зарсан. За ингээд зраазаа амтархан идэж байна. Наатли хоёр маханд нь болохоор сир хийсэн өндөггүй байгаа. Нэг маханд болохоор өндөгтэй байгаа. Тэгээ хоол идчихэд найзындаа хайлтаа утсан. Тэгээд энэ гүлгэж бумбаха гэдэг баха. Жижигхэн анх ирж байхдаа гүлэг байхдаа гэрт орж ирээд гэрт нэг хонжсэн. Бүр алган чинээ жижигхэн гүлэг байсан. Тэгсэн чи ийм том болсон байна. Тэгээд энэ юу н хүмүүн рүү дайрах юм уу да. За тэгээ найзын тавьсан чинь нөгөө мантуудаа гахаа мах хийжсэн. Тэгээ мантуудаа гахаа махнаас нэг ширхгийг идчихэд нэг ширхгийг мантууд мах хийж идчихэд тэгээд гэрлүүгээ ярьж амарсан гэж.